Баярлалаа. Өнөөдөр студид бид өнөөдрийн онцлог зочноор Иргэдийн шудраг шүүх төрийн бас байгууллагын тэргүүн Батялалтыг урьж ирүүлээд байна. Танд өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд төргий. Мөн телевиз үзэгчтэй олон улсын хүний эрхийн өдрийн баярын мэнд төргий. За өнөөдөр бол одоо хүний эрхийн өдөр 1948 онд одоо хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдаж байсан ийм түүхэн өдөр тохиож байна. За ер нь одоо Монголд хүний эрх ер нь альхан төвшөнд явд юм бэ гэсэн одоо ерөнхий агуулгаас соёлоо эхлэе гэж бодож байна. За яг зөвөр түүхэн одоо хүн үүссэн цагаас эхлээд нийгмийн зохион байгуулалт одоо төр гэсэн хэлбэр шийджээ те. Төрөө байгуулад ингээд зохион байгуулалтанд орж ирснээс хойш бол нэг хүний эрхэнд тулгуурласан нийгмийн зохион байгуулалт байсан юм. Одоо тэрийг бол хаан гэж нэрлэдэг. Тэгээ энэ мань айжмаар явсаар хагаад нэг хүний эрхэнд хамгаалах буруу юм байна гэдэг одоо бүлэг бүлгэрээ одоо эрхээ шилжүүлж авдаг те. Өөрөөр хэлбэл одоо бүлэгл хоорондын одоо өрсөлдөөн зөнхөлсөн нийгмийг бид байгуулсан байна л да. Одоо ирээдүйд бол бид нийтээр яаж энэ хүний эрх гэдэг юмыг одоо хүн бүхэнд энэ эрх чөлөө гэдэг юмыг хамаатуулж одоо өгөх вэ гэдэг асуудал өнөөдөр хамгийн тулгымцсан асуудал болчиход байгаа байхгүй тийм. Тэгээ ер нь бол 1948 он ингээд өөрөө сая татгч хэллээ тийм ээ. Одоо дэлхийн 2 дугаар дайнд дуусны дараа маш олон хүний дэлхийн одоо хүн ам устгасныхаа дараа ер нь энэ төрийн одоо дарангуйлал тий одоо ард иргэдээ мүлждэг одоо ард иргэдээ боддгоо энэ байдлаас нь болоод зэвсэгт мөргөлдөн ард иргэд одоо тийм ээ зэвсэглэн тэмцэх одоо байлдах одоо энээс нь болоод одоо маш хүний эрх ноцтой зөрчигдөж байна гэдэг энийг таслах зорилготой 30 заалт өгөхий хүний эрхийн түгээмэл тунхлаг гэдэг олон улсын бичвэрүүдийг баталсан байдаг байхгүй. Тэгээд өнөөдөр эргээд харахад нөгөө хүний эрхийн түгээмэл тунхаглалын дагуу одоо нэгдсэн үндэсний байгууллага гишүүнээр 9 орсон улс орон бүхэн одоо хүний эрх чөлөөг өөрсдийнхөө үндсэн хуулинд өргөн дийлгэр одоо хуульчлаад өгсөн байгаа байхгүй. Монгол улсын хувьд их л одоо 18 төрлийн эрхийг 1992 оны үндсэн хуулинд хуульчилсан тийм ээ. Мөн одоо 1924 оны үндсэн хуулиас эхлээл одоо Монгол улсад бол ард нийтээр тэгш эрхтэй, эмэгтэй эрхтэй ялгалгүй одоо сонгуульд оролцсон ч гэдэг юм уу тийм. Харьцангуй хүний эрхийн түгээмэл тунхаглал гэдэг бичиг дэлхий дээр хүлээн зөвшөөрч батлагдахаас өмнө монголчууд бид нар энэ хүний эрх гэдэг юм бас хууль дүрмээр хуульчилж ирсэн юм одоо түүхээ ярих юм бол ийм л улс үндэстэн баггүй. За өнөөдөр бид нар дахиад нөгөө ард иргэд маань сквадрынхаа толгой дээр гарын жагс тэмцээг ингээл ямар нэгэн байдлаар бид нар одоо төр засгийнхаа үйл ажиллагааг бухимддаг тийм шүүмжилдэг магадгүй одоо олноороо одоо эрх чөлөөн зөрчигдсөн хүмүүсийн гомдол бухимдал өнөөдрийг хүртэл дуусахгүй байгаад байна л да. Тэгэхээр энэ хүний эрхийн асуудал одоо хизээ шийдэгдэн тэр хүртэл одоо энэ хүний эрхийн асуудал шаардлагууд бол тавигдсаар байх болно. За Монгол улсын үндсэн хуулийн дээр бол хүний эрх чөлөөг одоо хамгаалах тийм хүний эрх зөрчигдсөн тохиолдолд сэргээн эвлүүлэх үүргийг төр хүлээнэ гэдэг Монгол улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 19 дэх зүйл дээр заасан байдаг байхгүй. Энэ ч утгаараа одоо төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэдэг дотор нөгөө хүний эрх чөлөөг дээдлэх одоо шудраг байх одоо ялгарлан гадуурхахгүй байх гэдэг ч юм ингээд төрийн албаны үйл ажиллагаанд бол маш олон зарчмуудыг хуульчлаад өгсөн байдаг боловч бодит амьдрал дээр бол төрийн албан агчид маань одоо ямар нэгэн байдлаар хүний эрхийг зөрчдөг ийм үйл ажиллагаа одоо тийм ээ нэг өсөндөө нэг албандаа хайгаадах ч байдаг юм уу санаатаагаар одоо хойвилдэж одоо хин нэгнийг хохироох ч байдаг юм уу одоо яг адилхан хоёр Монгол улсын иргэний нэг хэсэгт нь бол нам одоо нутаг ус мөнгө хөрөнгө чинээгээр нэг хэсэгт нь давуу байдал болгодог нөгөө хэсэгт нь одоо илүү одоо тийм ээ тийм одоо дутуу байдлыг үүсгдэг ч юм уу энээс нь болоод ард иргэд маань бол бохимдож дахиад одоо нөгөө шудраг ус гэдэг юмыг шаардж тийм хуулийг одоо хүн бүхэн тэгш хэрэгжүүлэхийг шаардаж одоо тэмцээр байна л та тийм ээ. Тэгэхээр одоо иргэдийн шудраг шүүх төрийн бас байгууллагыг миний хэсэг хуульч нөхдийнхээ хамт 12 3 жилийн өмнө одоо ингэж байгуулж ирсэн. Одоо ингэж цаг хугацаа бол их богинох юм байна шүү дээ. Тэгээд бид нэр ерөнхийдөө бол төрийн үйл ажиллагаанд одоо шудраг усыг тогтоох, төрийн албан агчдын буруутай үйл ажиллагаанаас хүний эрх зөрчигдөх явдалтай тэмцэх ажлыг л бид нэр энэ 12 жилийн хугацаанд бол хийж байгаа. Тэгээд бид өнөөдөр энэ 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бид нэр одоо ард түмний хяналтын төв гэдэг байгууллагыг байгуулж байна л да. Тэгээд энэ болохоор ийм 19-т 12 10 гэсэн юм тусгай дугаар ажилд орж эхэлж байгаа юм. Тэгээд энэ тусгай дугаар маань бол төрийн албан агчтай холбоотой гомдол мэдээллийг хүлээж авч эрх үхий байгууллагууд руу уламжлах. Өөрөөр хэлэх юм бол төрийн албан агчтай холбоотой гомдол мэдээллийн нэгдсэн бааз үүсгэж байгаа гэж ойлгож болох юм. Энэний нөгөө талд яг ингээд асуухад авилгатай тэмцэх газарт одоо 1919-69 гэдэг дугаар байдаг шүү дээ тийм ээ.
энэ одоо байгууллагын үйл ажиллагаатай давхардах ч байдаг юм уу тийм ээ? Ер нь одоо бид нар хэн нэгэн иргэн одоо ингээд шууд энэ тусгай дугаар ингээд ажиллаулаа тийм ээ? Тэр олон хүний мэдээллийг цуглуулах юм хууль эрх зүйн орчин бас харах хэрэгтэй. Тийм. Маш олон байгууллагуудын үйл ажиллагаатай давхардна. Улсын мэргэжлийн хяналтын газар, тийм ээ, прокурор, үндэсний аудитын газар, авилгатай тэмцэх газар, цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага гэдэг маш олон байгууллагын үйл ажиллагаатай давхцсан гэдэгт бол эргэлзэхгүй байна. Яагаад гэх юм бол одоо эрүүгийн хуулийн дээр чинь юу гэмт хэрэг гэж заасан байдیں۔ Тэр гэмт хэрэгтэй тэмцэх ямар байгууллага байт ингээд чиг үүргүүдийн заасан шүү дээ. Гэтэл төрийн албан хаагчтай тэмцэх эрх бүхий албан тушаалтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий төрийн байгууллагууд маань өөрөө нөгөө улс төрждөг тийм ээ. Улс төрийн намын одоо зохион байгуулалтанд орж одоо нэг өсөндөө гэмт бүлэглэл болон ажиллаж шүү дээ. Одоо үүнийг бол өнгөрсөн нэг 14 хоногийн дотор бол бид нэр хангалттай энэ эрх баригчдаас өөрсдөөс нь сонслоо тийм үү. Тэгэхээр бол энэ маань өөрөө өөрийгөө хянах нь үр дүнгүй байгаа учраас үнэхээр төрийг байгуулдаг ард түмэн тийм ээ 4 жилд нэг удаа сонгоод хаягддаг биш. Сонгогчныхоо маргааснаас нь эхлээд хяналт тавьдаг эрх мэдлийг хэрэгжүүлээл гэж байна. Энэ бол Монгол Улсын үндсэн хуулийн 3 дугаар зүйл заасан засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн үндсэн хуулийн үзэл санаатай явц нэгдсэн нэгдүгээр. Хоёрдугаарт нь бид үнэхээр одоо хин нэгэн хүнд эрх олгодог юм бол тийм ээ тэр хүн бидний төлөө юу хийж байгааг бид нар хяналт тавих ёстой шүү. Бид өнөөдөр 76 хүний дундаасаа гаргаж ирээд тэр төсвийн мөнгө гэдэг нэртэй одоо Монгол Улсын одоо ирээдүг тий тодорхойлох тэр зарцуулах тэр төсөв одоо хууль тогтоомжийг хэрэгжилтэн зарцуулах гэж байгаа тэр мөнгө төгрөгийг юу зарцуулж яах гэдэгт нь хяналт тавьдаг. Эзэн өөрөө одоо хяналт тавих гэдэг бол шударга гэсний асуудал байхгүй. Тэгэхээр ерөөсөө бид нар өнөөдөр нэг юм мартан ойлгомоор байгаа. Бид нар бүгдээрээ л сайхан амьдрахыг хүсэж байгаа. Яагаад заавал бүлэглэлч ингэ талцаж хуваагдаж нэгнийгээ хохироож нэгнийгээ одоо ингээд илүү одоо тийм ээ даваа байдалтай байлгахын тулд ингэж талцаж хуваагдчих хэвээр тийм ээ. Тэгэхээр ерөөсөө л одоо цөмөр эрхцүүд нийгмийнхаа тухай ярил л та. Өнөөдөр одоо ингээд зарим маань бол ардчилсан нийгэм амьдарч байгаа юм, зарим нь болохоор одоо ямар капиталист нийгмийг үүсгэжлээ л ингээд шинжилэх гэдэг нь тийм. Бид нар эрхцүүд нийгэмд л амьдрал л. Хуулийг хэрэгжүүлээ л. Үндсэн хуулийг хэрэгжүүлээ л тийм ээ. Үндсэн хуулийн дээр заасан тэр нөгөө төрийн үйл ажиллагааны үндсэн 6 зарчим хэрэгжиж гин үгүй гэдэгт нь хяналт тавил л тийм ээ. Тэгээд энэ Монгол Улсын иргэдэд үндсэн хуулийн дээр 18 төрлийн эрх байдэн шүү дээ. Тэр дунд нэг нь нэлээд төрийн нууцд хамаарахгүй мэдээллийг ирж хайж цуглуулах эрхтэй Монгол Улсын иргэн. Тэгэхээр энэ эрхийнхаа хүрээнд ч гэсэн бид нар одоо үнэхээр төрийн нууцд хамаарахгүй тийм ялангуяа төрийн албан агчдын сахилга ёс зүй олон нийтийн дунд бие авч яваа байдал дээрээс нь одоо мэрэгжлийн ур чадвар тийм энэ бүх юмар нь бид нар яг тэр хүний түүх үсгээд одоо төрийн албан агч Монгол улсад өнөөдөр 190 мянган төрийн албан агч гараад ирлээ гэж байна. 190 мянган төрийн албан агч нь хэдэн үйлчлэгээний албан агч, хэдэн захиргааны албан агч, хэдэн төрийн жинхэнэ албан агч тийм ээ. Энэ бол тодорхой тоонууд байгаа байхгүй. Тэгэхээр энэ тоонуудын хүрээнд бид нар яг төрийн албан агчдын хийж байгаа үйл ажиллагаа бие авч яваа байдал мөн төсвийн хөрөнгө мөнгийг захин зарцуулж байгаа байдлууд гэх мэт одоо 3 төрлийн одоо хяналтын чиглэлээр л одоо бид нар үйл ажиллагаа эхлэх гэж байгаа. За одоо иргэдийн шудраг шүхт иргэдэд ард түмний хяналтын төв гэж ажиллаулж байна. Дээрээс нь бид нар одоо ард түмний өр барагдуулах алба гэж ажиллах гэж байна. Өөрөөр хэлэх юм бол 3 сая төгрөгийн одоо хохирол учруулсан одоо хулгайн хэрэгтэй залуу 20 хал аваад явж байна тийм ээ. Гэтэл өнөөдөр 30 сая 30 тэр бумаар нь одоо төсөвт хохирол учруулсан дарга галбан тушаалтнууд ямар ч хариуцлага үлээхгүй явж байна шүү дээ. Тэгсэн мөртлөө нэг татвар төлөгчид биднэрт дундаас нь тэр хүмүүсийн хулгайлсан, итсэн, уусан, завшсан мөнгийг нь дундаасаа нөхөөл төлж идэг. Нөгөө нэг төсөв нь хөрөхгүй болоод ирэхлээр нөгөө татвар даатгал нөгөө нэг бүхэл төрлийн одоо хоргуул хураамж нэмэгдүүлж идэг тийм. Ийм одоо муухар молгоо байдлаас одоо өнөөдөр бид нар салахгүй бол Монгол улс маань цаашаа хөгжих юм үгүй юм уу гэдэг асуудал бол эргэлзээтэй байгаа ч байна. Сая таны ярианд одоо за Монгол улсын үндсэн хуулинд бол тийм ээ хүний одоо 18 язгуур эрхийг тодтогч өгсөн. Тийм ээ. Нэгнийг хохирох гэсэн ийм ойлголтууд байгаад байна. Хүн бол одоо Монгол улсын иргэн болгон Батбайнууд орж байна уу адилхан эрхтэй гэдэг дээр нэг зарчим юм байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо энэ нэгнийг хохироогоод байгаа нэгнийг өөрөөр хэлэх юм бол завшаад байгаа энэ асуудал хууль эрх зүйн орчин одоо боловсронгуй болоогүйтэй холбоотой байна уу? Аль эсвэл иргэн өөрийнхөө эрхийг бүрэн мэдэхгүйтэй холбоотой байна. За их олон хүчин зүйл нөлөөлөн хамгийн том хүчин зүйл бол төр өөрөө ингэж зохион байгуулж байгаа хэрэгтэй байхгүй юу? Хүмүүсийн амьдрал хангалуун байх юм бол нэг хохироогоод байхгүй шүү дээ. Одоо зүгээр ингээд
хүний амжиргааны төвшин чинь амьдарч байгаа орчноос харагддаг тийм үү. Зүгээр тэр одоо баян уушууны эцэс зайсан хор болох хоёрын статистик дүнгэл харалт тийм. Тэнд одоо орон байрны хулгай хаана хэд гарч нөгөө танхаардаг нэгээ зоддог хүчээр хилдэг хэрэгүүд хаана илүү гарч байна. Энэ юусоо тэр ахуйтай холбоотой хүн бол өөрөө амьтан тийм ээ. Одоо хэрэгцээнийхээ төлөө амьдардаг амьтан шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө хэрэгцээ нэвтрээд ирэхлээр шунал болно. Хэрэгцээ хит багасаад ирэх юм бол яг өөрийнхөө амьдралын төлөө тэмцэгч ийм л амьтан багхгүй. Тэгэхээр энэ хэрэгцээг тэгш хуваарлах, нийгмийн баялагийг тэгш хуваарлах, эрх мэдлийг тэгш хуваарлах, эрх мэдэлтэй хүн бусдынхаа өмнө хүлээсэн үүргээ одоо биелүүлдэг байх гэдэг асуудлуудаас л одоо энэ нийгмийн тэнцвэрт байдал бол үүсэх гээд байгаа юм. Харамсалтай нь одоо хаана бид нар үүрэг хариуцлага ухамсарлахгүй байна л да. За иргэдийн шудраг шүх төрийн бас байгууллагын хувьд энэ бол сайн дурын байгууллага. Одоо бид нар ард иргэд одоо яг л бид нар өнөөдөр энэ телевиз үзээ сууж байгаа тий жирийн иргэдтэй адилхан одоо ямар нэгэн одоо эрх мэдэл байхгүй, эд хөрөнгө байхгүй. Зөвхөн одоо их орноо гэсэн чин сэтгэлээр одоо ингээд хийж байгаа л энэ үйл ажиллагаа шүү дээ. Тийм учраас үнэхээр одоо бидэнтэй үзэл бодол нийлж байгаа энэ төрийн ялзрал завхрал гэдэг имийг одоо биеэрээ одоо мэдрээд байгаа тийм ээ. Энэ бүх хүмүүсийг бас бидэнтэй нэгдэж хамтарч одоо энэ төрийнхөө үйл ажиллагаанд хяналт тавьдаг үйл ажиллагаанд одоо орон нутаг болгонд энэ ажлыг эхлүүлээсэй гэж бид бас хүсэж байгаа. Ард түмний хяналтын төвийн одоо эцсийн үр дүн юу байх юм бэ гэж асуухад байна. Өөрөөр хэлэх юм бол ард түмний хяналтын төвдөж байна уу? Авилгатай тэмцэх газарч байна уу? Хэн нэгэн одоо төрийн болон төрийн бус байгууллагууд одоо шууд хандаж штэ тийм ээ. За одоо төрийн албаа хаагч тэр. За одоо тэр дүүргийн шүүгч тэрч байд юм уу тийм ээ. Тэрнтэй холбоотой ингээд энэ олон өргөдлөг гомдлууд ирлээ. За юу гэдэг одоо баттай холбоотой олон өргөдлөг гомдол ирсэн байна. Батын асуудлыг одоо авч үзье гэх ийм хууль эрх зүйн механизм нь төрийн албаныхаа тухай хуулинд дэр нэлэх хэрэгтэй. Би бол ингэж бодоод байгаа. Бидний чинь хүсэл шүү дээ. Зүгээр л ийм нэгдэлтэй, анс жаргалтай сайхан нийгмийг байгуулъя. Хоорондоо маргалддаггүй нийгэм байгуулъя. Эрүүгийн хуулийг хэрэгэлдэггүй нийгэм байгуулъя л да. Гэмт хэрэг үйлддэггүй нийгэм байгуулъя л да. Үүний тулд бид нэр ард түмний хяналтын төвийг байгуулж байгаа. Одоогийн байдлаар бол ард түмний хяналтын төвд бол маш их гомдлууд ирж байгаа. Надад ч одоо маш их хүмүүс одоо ингээд хандаж ярьдیں۔ Одоо нэг үчин чи би 12 3 жил ингээд хүний эрхийг хамгаалах гэдэг ингээд явсан 10,000 гаруй гомдол мэдээлэл хүлээж авч одоо тодорхой 1000 гаруй хэрэгүүд дээр ажилласан байдаг байхгүй юу. Энэний үр дүнд юу гэдэг юм уу хамаг зовлонгоо одоо яриад итгэл найдвар хайгаад ирж байгаа хүмүүс маш олон байгаа байхгүй. Тэгээ тэр хүмүүс юунаас болоод ингээд гомдоод яваад байгаа гэхээр л нөгөө төрийн албан хаагчдын хариуцлагагүй, ур чадваргүй, сэтгэл зүрэхгүй үйл ажиллагаанд гомдсон хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ ард түмний хяналтын төвийн үйл ажиллагаа эхэндээ бол нэлээ одоо өөрийг чинь харж байгаагаар ийм тэмцэл тий ямар нэгэн одоо тийм мөргөлдөөнийг үүсгэсэн юм шиг хэлбэртэй байж магадгүй. Би бол тодорхой хугацааны дараа энэ бол засагдана гэж ойлгож байгаа. Яг гэх юм бол бидний тавьж байгаа шаардлага хууль ёсны шаардлага байхгүй. Төрийн албан хаагчдыг хуулийн дагуу ажиллаач. Төрийн албан хаагчдыг тэр ёс зүйн дүрмэндээ захирагдаж ажиллаач тийм ээ. Одоо ёс зүйн дүрм гэдэг одоо бүх төрийн байгууллагууд дээр биш. Цагдаагийн ажилтны ёс зүй, шүүгчийн ёс зүй тийм ээ. Одоо шүүгийн шийдвэр гүйцэтгэх ажилтны ёс зүй гэдэг ингээд төрийн байгууллагын албан хаагч бүгдээрээ төрийн албанд орохдоо өөрөө сайн дураараа ордог, тангараг өргөдөг тийм ээ. Тэгээд дээрэс нь тэр ёс зүйн дүрм, хууль эрх зүйн бичиг баримтуудаа дагаж мөрдөж явах ийм андгаа тангараг өргөцсөн хүмүүс байгаа байхгүй. Гэтэл нөгөө ёс зүйн дүрмийнхээ хувьд одоо иргэдтэй зөв боловсон харьцнаад bijсэн хүмүүс маань одоо чи хавдраар удаан өвдөж үхнэ гэдэг ингээд иргэн үнийг ингээд хилээ сууж байгаа төрийн албаагч байсан хүн байж шүү дээ тийм ээ. Тэгэхээр иймэрхүү маягаар төрийн албанд байгаа алдаа дутагдлыг бид нар зас залруулах гэж ажиллаж байгаа гэж ойлгож байна. Яг гэх юм бол энэ Монгол улсын төр гэдэг бол ард түмнээс ангид тусдаа зүйл биш байхгүй. Ард түмнийхээ өмнө үүрэг хүлээч гисэн тийм ээ. Ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээч гисэн ийм одоо хүмүүс төрийн албанд зүтгэж байгаа хүмүүс одоо хүнд хэцүү ажил хийдгийг би мэднэ. Шүүгчийн ажил ямар хүнд хэцүү, прокурорын ажил ямар хүнд хэцүү, онцгой байдал, цагдаа, эмч, багш бүгдээрээ л дор дороо маш өндөр хариуцлага бүхий маш чухал ажлууд шүү дээ. Энийг хийснийхаа төлөө ямар нэгэн байдлаар хувьдаа илүү шан харамж гайдаг ч юм уу илүү одоо өөрийнхөө эрх мэдлийг одоо буруу зүйлд ашиглаж байгааг л бид нар бол буруутгаж ийм зүйл байж болохгүй л гэж бид асуудал одоо тавьж ард түмний хяналтын төв байгуулж байгаа юм. Би дахиад тодтоолсоо. Ард түмний хяналтын төв бол за мэдээж маш олон хүн ханднаа. Мэдээж Монгол орны өнцөг улам бүрээс одоо ингээд уцаар холбогдоход бол шууд одоо ингээд холбогдоод за түрүү одоо өөрийн шин ярьсанчлан одоо хүн болгонд одоо жаргал зовлон тийм ээ одоо эцсийн найдвараа тавиад л ингээд асууж байгаа.
яг одоо ингээд нэгэн иргэн төрийн бус байгуулагч байдаг юм ингээд яг маш олон иргэнтэй холбоотой ч гэдэг юм уу төрийн албан хаагчтай холбоотой ийм өргөдөл гомдол суглуулах юм яг ийм эргэцэн орчин. Байна шүү дээ. Төрийн албан төрийн нууцт хамаарахгүй мэдээлэл ирж чаж цуглуул иргэн хүнд байгаа байхгүй. Зөвхөн иргэн төрийн бус байгуулагч биш. Гэхдээ бид нар төрийн бус байгуулагч нийтлэг эрх ашиг хамгаалах өөрөөр хэлэх юм бол өөрсдийнхөө эрх чөлөөг хамгаалахын төлөө иргэд эвлэлдэн нэгдээч гэж уриалж байгаа байхгүй. Тэ энэ бол албадлах биш. Энэ бол хэрэгцээ, нийгмийн захиалга гэж ойлгож болно. Тэгэхээр энэ бол яванда хуульчлагдаад хуультай ч болж болно шүү дээ. Ард түмний хяналтын механизмыг хуульчилж бид нар болно шүү. Өөрөөр хэлэх юм бол одоо бид нар шийдэл авилгатай тэмцэх газрыг ард түмэн өөрсдөө сонгоод байгуулдаг болж байна шүү. Төрөөс томилдог, ерөнхийлөг санал болгодог биш. Ерөнхийлөг санал болгоод улсын хурлд таталдаг биш. Ард түмний шууд сонгуулиар явуулах нь байгуулж байж болно шүү дээ. Тийм. Орон нутаг болгонд яг одоо ингээд сахилгын шүүх байгуулж болж байна. Ингээд хуулиар бол бид нар юу ч хуульчилж болно шүү дээ. Төрийн бус байгууллага байна уу одоо хувь хүн байна уу иргэдийн өргөдөл гомдолтой холбоотой бас нэг зүйлийг дахиад тодруулахад хэн нэгэн одоо төрийн албан хаагчтай олон давхардсан тоогоор одоо гомдол ирлээ энэ төргээ заримдаа яриад штэ тийм ээ. Энийг одоо шууд иргэд ингээл төрийн байгууллагад хөргөнгүү төрийн байгууллага тэр хүнд одоо шууд арга хэмжээ авсан ажил төрлөөс нь халсан солисон ч байт юм уу тийм ээ. Албан тушаал бууруулсан ямар нэгэн байдлаар захиргааны хариуцлага шийтгүүлсэн байт юм уу. Тийм тодорхой тохиолдлууд байна уу? Тийм тодорхой тохиолдлууд байдаг ч гэсэн олон нийтэд мэдээлэгдэхгүй байгаа шүү дээ. Одоо мэдээлэгдэхгүй байгаа учраас одоо жишээлбэл цагдаагийн албанд ч гэсэн гэмт хэрэг зөрчилд холбогдсон хүн бол цагдаагийн албанаас чөлөөлөгдөд дахиж авах боломжгүй байдаг байхгүй. Гэтэл нэг газар зөрчилд холбогдоод цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн хүн дахиад өөр газар цагдаагийн албагч болцсон дахиад хүний эрх зөрчил явж байгаа тохиол байж шээ. Тэгэхээр нөгөө төрийн байгууллага түүний албан хаагчдын талаар гаргасан өргөдөл гомдлыг хяндаг механизм нэгдсэн мэдээллийн бааз манад байхгүй байдаг байхгүй. Одоо ингээд аль ч дүүргийн цагдаагийн байгууллагуудаар яваад очсон Алтан баган ч гэдэг юм уу Батялт гэдэг юм уу шууд регистрийн дугаараа нь хийгээл хэдэн удаа торгуулсан байна хэдэн удаа одоо шийтгүүлсэн байна хэдэн удаа цагдаагийн байгууллага хандсан байна ингээд мэдээлэл гаргаж ирээд байна. Тэгвэл яг төрийн албан хаагчдыг одоо жишээл цагдаагийн албан хаагчийг мэдээлэл хийхлээр гарч ирдэг бааз байхгүй байдаг. Одоо жишээлбэл шүүхтэр хүртэл тийм их асуудал ингээд хийгээд тийм ээ. Шүүгч бид нар жишээлбэл шүүгчээс татгалзах хэрэгтэй. Хэрэг үртгэж мөрдөн байцах прокуророос татгалзах хэрэгтэй гэдээ хуулинд заагдсан байдаг мөртлөө биднэрт мэдээлэл нэгдэг шүү. Шүүгтэр очиод миний өмнө сууж байгаа шүүгч хин юм бэ гэдгийг бид таньж мэдэх боломжгүй байдаг байхгүй. Тэгэхээр энэ ард түмний хяналтын төвийн одоо мэдээллийн бааз үүсснээр магадгүй бид нар иргэдэд одоо энэ хүн хин гэдэг төрлийн албаагч юм бэ гэдгийг одоо яг лавлж өгдөг юм лавлгааны төв байгуулах юм шүү. Мэдээллийн бааз гэдэг маань түүхчлэн судлах аргаар төрийн албаагчид итгэл үзүүлэх үгүй гэдэг асуудлыг шийддэг механизмыг л бид нар бий болгох гэж байна. Одоо монголчууд бид нар ард иргэд бид нар бүгдээрээ хянагч нар шүү дээ. Хянагч гэдэг маань харьцуулт байхгүй. Нэг цагдаагийн албаагч нэг дөрөв туцаа эвгүй өмсөж байдаг юм уу? Нэг төрийн албаагч өрөөндөө уцаараа яриач юм уу? Компьютер тоглоо сууж яхад нь бид нар фейсбુક дээрээ тавиад энэ ингэж тэгж ингээл эн чинь өөрөө л ард түмний хяналт шүү дээ. Тийм үү? За баярлалаа. Таны ажил амжилт хүсье. За. Эрхэм үзэгчдээ энэ удаа бид Хангар студиуд иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын тэргүүн Баталтай ярилцлаа.